Нийслэлийн цагдаагийн удирдах газрын нийтийн хэв журам хамгаалах газраас өнгөрөх 7 хоногт хийж хэрэгжүүлсэн онцлог ажлыг танилцуулъя. Тус газраас нийслэлийн засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн тарган давхал болон хүн малын гоц халдвар төвчнөөс урьдчилан сэргийл талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд экологийн цагдаагийн алд дүүрэгдэх цагдаагийн газар хэлцүүдээс авто тээврийн шалган бүртгэх 11 товчоодод онцгой байдал мэргэжлийн хяналт мал эмнэлгийн газартай хамтран хяналт шалгалт тандалтын ажлыг энэ сарын 15-ны өдрөөс 2 сарын хугацаанд зохион байгуулан ажиллаж байна. Тус ажлын хүрээнд Чингэлтэй дүүрэгдэх цагдаагийн газрын 2 дугаар хэлцээ Цуслан дахь цагдаагийн тасаг нь өөр гүнтийн хяналтын цэг, жигжид, яргац, салхит цуслангийн замын улзурт, явуулын пост ажилуулгын иргэдэд дээрх арга хэмжээний хүрээнд санамж сэрэмжлүүлэг өгч хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Чингэлтэй Сүхбаатар дүүргийн Цуслангийн бусад Чингэлтэй дүүрэгдэх цагдаагийн газар Сүхбаатар дүүрэгдэх цагдаагийн газартай хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж цуслан арга хэмжээний хүрээнд хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэн 157 дуудлага мэдээлэл хүлээн авч гэмтэргийн шинжтэй 23, зөрчлийн шинжтэй 134 хэргийн материалжуулан шийдвэрлэж гэр бүлийн хүчирхийлүүлсэн 7 иргэнийг шүүхээр баримтлуулсан. Хяналт шалгалтын хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдал, гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулын хурд хэмжигч ашиглан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллалаа. Тус цагдаагийн газраас үндсэн хуулийн шүүх түнтэй адилтгах байгууллагын Азийн нийгэмлэгийн 5 дугаар их хурал Улаанбаатар хотод энэ оны 8 дугаар сарын 17-ноос 22-ны өдрүүдэд зохион байгуулагдах үед Бүгд найрамдах Солонгос улсын үндсэн хуулийн шүүхийн ерөнхийлөгч Юн Намцон, Бүгд найрамдах Турк улсын үндсэн хуулийн шүүхийн ерөнхийлөгч Зүгтөө Арслан, Бүгд найрамдах Канада улсын үндсэн хуулийн зөвлөлийн дарга Карат Мами нарын хуралд оролцсон бусад зочин төлөөлөгчдөд Монгол улсад албан ёсны айшлал хийх үеийн ирэх буцах үед хэв журмын хамгаалтыг батлагдсан ажил үргийн хуваарийн дагуу 13 байгууллагын 259 албаагч 42 автомашинда хэв журмын аюулгүй байдлыг хангах хамгаалтыг зохион байгуулан ажиллалаа. Шөнийн эргүүлийн хэлцээс албаагч давхарсан тоогоор 140 чиглэлд 287 албаагч үүрэг гүйцэтгэж 890 иргэн 627 тээврийн хэрэгслийг шалгаж асав сангаар 90 суурьшилтэж байсан 2 хүнийг олж тогтоон хариуцсан цагдаагийн хэлтс шилжүүлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2, жолоодох ирэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 1, мансууруулах бодис сэтгцэд нөлөөлөх юм бэлтгэл хэрэгэлсэн 1 зөрчлийг тус илрүүлэн зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл залтаар зөрчил гаргасан 95 иргэнд торгуулийн арга хэмжээ тооцож ажиллалаа. Та бүхний энэ 7 өдрийн ажилд амжилт хүсье.